Сайн бацхан уу? Та бүхэндээ эксперт нэвтрүүлгийн шинэ дугаарыг танилцуулахад бэлэн боллоо. За сайн бацхан уу эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэндээ өнөөдөр болдын ган тулга гэдэг маш нэр хүндтэй манай урлаг судлалын ухааны доктор профессор Монголын урлаг дизайны академийн ерөнхийлөгч Монголын дизайнеруудын холбооны төлөөлөн өдөр зохицуулалтын гишүүн ийм албан тушаалтай. За ярих сэдвэн байна маш том сэдв. Тэр нь болохоор одоо урлаг судлалын талаар байгаа. За манай болдын ган тулга болохоор өөрөө урлаг судлалын талаар баг хүүхэд байхасаа мэргэжсэн ийм доктор хүн гэж би шууд хэлмээр санагдлаа. Тэгэхээр одоо та бидэнд одоо урлаг гэж юу юм тийм ээ? Соёл урлаг, дүрслэх урлаг. За тэр дундаа ингээд одоо haute couture гээл те одоо хувцс дизайнер одоо ингээд номын сан те одоо ингээд биднээсийн амьдралын одоо хэрэгжилж байгаа бүх орчин одоо ийм урлагтай холбоотой байдаг тийм ээ. Одоо миний барьж байгаа үзгийг одоо ингээд дизайн хийгдчих гэсэн одоо ингээд дизайнер гээл те. Та өөрөө бас график дизайнерын мэргэжилтэй. Ер нь урлагийн салбарын олон төрөлд одоо бас шавнар бэлтгэдэг, өөрөө бас урлаг судлаач те ингээд ийм өөрөө бас бүтээл хийдэг ийм мундаг хүнтэй өнөөдөр ярилцж байгаа да. Баяртай байна. За манай болдын ган тулга үзэгчдэд өөрийгөө очин танилцуулаад сонирхолтой сэдв ярилцах бах. Тэгээд нэвтрүүлгээ эхлэе да. За ингээд энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад би их баяртай байна. Тэгээд сая таны ярьсан зүйлүүд энэ асуултан дээр маш их юм хэрэгцүүлж бодлоо л доо. Эргээд харахад бол маш их хугацаа өнгөрчээ. Яг энэ салбарт бол одоо ингээд яг хүүхэд ахуй наснаасаа ерөнхийдөө энэ урлагийн ертөнцөөр бол ихсэн цаг хугацаанаас бол одоо 2 настайгаас ихсэн бол цагдашгүй их цаг хугацаа. Хүний амьдралд бол цагдашгүй их цаг хугацаа гэж харагдаж штэ. Урлаггүйгээр ер нь бол хүн төрлөختөн те нийгмийн соёл те улс орон гэж бол одоо ярихдахгүй байна штэ. Яригдах үндслэл байхгүй штэ. Тэгэхээр би юу гэж хэлэх чинь гэхээр би ер нь өнөөдөр ингэ бодож байгаа. Ер нь би энэ төвшөнд ирэхэд хүн цаанаасаа тэгж урлагийн болж ирээгүй л те. Хүний одоо хүүхэд насны яг хүн болох төлөвшлөлтээр л тэр том мэдрэмжийг тэр байгалийн авьяасыг л авсан байна гэж би бодоод байгаа. Ер нь хүн болгон л хүүхэд ахуй наснасаа л ер нь эхлээд тавьдаг. Ер нь яагаад ч юм нөгөө бидний үед чинь хүүхэд нас чинь бол одоо яг тэр цаг үед чинь бол хүмүүс бол ажлаас ажлын хооронд явдаг тийм нийгэм. Социализмын үед чинь за тухайн үед 2 настайдаа бол цэцэрлэг сургуульд ордоггүй байсан те 3 настаас хасаа ордог байж л тухайн үед дандаа нэг гэрте гаднаасаа төгжүүлээл одоо ортогоо уйлчаал явдаг. Тийм л цаг үеэс байсан юм байна. Тэр үед би гинт нэг юм санаад бохгүй. Ер нь бол хүн насанд хүрээд бас тэр бага насаа гинт санддаг юм шиг байна. Тэр утгаараа юу гэхээр нэг өдөр яг ортогоо уйлчаа байжсан. Нэг сэрсэн нэг аюу гой нүдэнд юм гоё юм харагдаад очиод авс одоо бодвол нөгөө ээжийн ургуулын бодог байхгүй. Ээжийнхээ ургуулын бодыг ингээ хараад ингээд хуруундаа өрсөж ингээ аюу гоё улаанг. За тэнгуут нөгөөтхөр нь сараачаад эхэлчихгүй. Баахан юм сараацсан юм шүү. Даавын шатрын хөлгөн доторх гэж шатрыг нь хайрцагын задлаад хаан зурж болох газар зураад яваад исэн юм шүү. Тэгээд тэр үед бол ээжийн ургуулын бодог бол асар үнэтэй хоовор мэдээж өстэй. Жинхэнэ мэндэл юм байсан баг. Тэгээд яг орой аав ээж ярьж одоо ажилласаа ирсэн. Ээж бол мэдээж одоо эмэгтэй хүн ганц хэрэгтэй юм зүтгээ хийцүүн гэж. Тэгэхэд аав маань хүүш манай хүүхд чинь авьяастай юм байна. Гэхдээ шатрын хөлгөн дээрх зургийг харуулж байгаа байхгүй. Тэгээд аав тухайн үедээ бол тэрийг юу гэж харсан бэ? Би амирханд бол хүн зурсан юм шиг байна. Хүн зурхтаа нөгөө 5 хуруутай өнгөтэй ингээд нэг томоор зураад яг далавчтай л хүн зураадсан юм шиг байна. Баахан энэ тийм далавчтай хүн зурцсан. Абстракт модерн зураг зурсан. За тухайн үед хүүхд болохоор тэрийг мэдэхгүй шүү дээ. Одоогийнхоор бол абстракт гэж харна шүү дээ. 5 хүн гэдэг амьтан 5 уруутай, толгойтой, хөл 2 хөлтэй л гэж хараад байгаа шүү дээ. Тэрүүгээр л зурсан юм шиг байна. Тэгээд ээж яг тэрийг харчаад уурлахаач байсан баг. Тэгээ ер нь тэрнээс хойш аав ээжээр за энэ нөхөр төрсөө төрнөл
За 3 нас хүрлээ нэг өнгөрөөштэй харандаа авч өглөө. 24 өнгийн харандаас тэр үе чинь маш ховор зүйл штэ. Тэр үе 12 өнгийн харандаа л хардаг байсан баг. Тэгээ ийм зузаан зургийн тэтэр гэдэг цаас авч өгдөг байлаа. За сүүлдээ ингээд 1-р ангид ороход яг ингээд аюу гоё Ленинград гэдэг аим бичгтэй амар гоё Пиавар Софта 24 өнгийн будаг авч өгч байгаа. Тэгээ ер нь тэр үеэс эхлээл ер нь зураг сонирхол ер нь зургийн ертөнц рүү орсон юм билээ бага наснасаа. За тэгээд тухайн үедээ болоод би одоо хүртэл боддتي. Би өнөөдөр ягаад энэ төвшөнд төрсөн бэ гэвэл миний амьдралын одоо тэр урлагийн ертөнцид тэр цаг үед миний аав авчирчээ гэж харсан. Тэгээ аав маань бас их сонин бас яг үдэ багт байхад бол ингээд байрныхаа тэр үеийн том уран бүтээлчнэр зураач нартай найз нөхөрл миний аавын ганц одоо байрны найз нь болохоор Ядам Сүрэнгой үржинэ гэж мундаг одоо том төрийн сорхил зураач хүнтэй их найзладаг нэг орцны усуд байхгүй юу. Тэгээ аав одоо далвиндал бас ингээ найзтайгаа уулзахын тулд аяр хүүгээ шав оруулна гээл. Тэгээд 2 дугаар ангиас намайг 2 дугаар ангид байхад одоо үржнээгод гарын шав болгож оруулж ирсэн баг. Нэг цэнхэр хадагтай, нэг цэнхэр дэлттэй. За тэгэл тэр цаг үеэс ингээд 2 дугаар ангиас эхлээл тэр хүний уурлан гэрт нь бол одоо хамаг буудгийг боловсруулдаг, бүх юм бэлтгэдэг, тэгээ хөдөө гадаа цуг явдаг. Аймаг орон нутгийн одоо соёлын клубын хан туурган дээр ихэн зураал одоо хүүхд наснасаа зураа сурцсан. Тэгээ ийм л гайхамшигтай цаг үе байж л дээ. Тэр хүн бол тэр тухайн цаг үед мундаг алдартай. Энэ зураач хүн л дээ. Тэгэхээр одоо тэр орос хэлээр ивэл те ил загтлын тэр зургийг бол мундаг мастер марс нь ер нь бол том юм. Тэгээ би ч ер нь хүүхд наснда тэгэж зурж яхад одоо энэ найрамдал цуслан энэ хормын ордон те хүүхдийн ордны ханы туурган дээр бол ингээд багштайгаа хүүхд байхдаа зурдаг байсан. Тэгээд буудгийн их сайн болсоо одоо тэр шорон буудаг гоош тэр бор савтаа буудгуудын сайн зураал өгөнд багшуул ингээд за одоо чи тэрийг будчаараа тэрийг тагалж харахад тэрийг ачаад будаал тагалдаг багш сүлд нэг ганцхан хар одоо том бүдүүн биерэл контр зураас юм гээл хэвээр чиг амлуулж байгаа юм чи. Тийм гайхамшигтай. Тэгээ багш тэр доор ингээд яа үү гэчээд тэгээ доотлын тэр жижигхэн дээр гээ гэдэг байхгүй. Тэр нь миний нэр юм байна. Багш дандаа нэг зургийнхаа доор тэгж тавьдаг байхгүй. Яа харахгүй зураач оролцож байгаа юм чинь тий оролцож байгаа гэл их мундаг. Тэгээд нэг өвөл мөвөл болохоор ингээд хөдөө гадаа яваад ирэхээр чинь аав ээжэд ингээд нэг хойно авчирч өгнө. Танаа хүүгийн чинь цалин гэл аавд нэг бас нэг юм нэрмэлч гэсэн авчраал өгдөг. Тэгээд их л найзууд байж тэр том ангиасаа та тэгвэл бараг 2 дугаар ангиас цалин залгаад ер нь их мундаг явсан. Тэгээд тэр үед би бас нэг л өдөр багшиг их гайхсан. 4 дугаар ангид ингээд нөгөө тэр үед чинь нөгөө Лени мэдсний ойгоор чинь нөгөө супботник хийдэг те. Тэгээд ингээд ханы сонин гаргадаг шүү дээ. Яг 4 дугаар сарын 21-ний ойрол манай ангийн багш стал гэдэг явцаар залгаад за ган тулгаан маргааш ханы сонин гаргаж шүү. Лени мэдсний Лени зураг гэж. Тэгс чи би гэртээ баахан Лени зураг хаагаад олдгүй. Уул Лени ботод дандаа фото тэрийн зурх гал гэдэгтэй болохгүй. Тэнгүүтээ яагаад ч надад нөгөө будаг гуаш яг тийм байхгүй болохоор тухайн үед нэг жижигхэн бэрээр зурхаа нэгж бол тэгээ багшинд очив. Багшийн гэр рүү ороод багшаа би одоо ингээд Лени зураг зурсан. Танд Лени зураг байна гэхгүй. Ганцлаа их амархан шүү дээ минийх хөө гэдэг. Ердөө чи хоёрхан төрлийн бэр. Нэг бөөрөнгийн нэг гавтгай бэр. Жог өргөн шиг. Тэгээ над өгч юм. За чи эхлээд багштай харж агаад багш ямар ч харандаа орохгүйгээр зөвхөн ингээ өндөг шиг зураал. Тэгэл нэг хавтгай бэрээ ганц хоёр ячаад арталт нь ингээд улаан одоо хавтгай багсаараа фон хийгээл яг л энэ ингээл хийдэт тат. Тэр хүний хувьд бол одоо 5-10 минутын асуудал байхгүй. Тэр таталт маталт бол маш урлагтай учраа. Тэр чинь одоо насаараа зурсан хүний тэр том одоо юу школ биш үү? Тэгтэн нөгөөх зургийг чи хараад би чинь бас дуурайгаар. Гэхдээ нэр яг болж шүү. За 2 3 зурлаа нэг 10 15 минут л зарцуулчихсан. Тэгээ маргааш нь барайл багштай барайлцсан. Багш идэр гайхал. Чи хинээр зурулсан юм уу? Би өөрөө зурсан гэж. За үгүй чи ингэж зурдггүй гай. Хүмүүс яа. Тэгсэн чи яг тэнд нэг сэргэлэн Монгол хэлний багш дэсмэ багш хэлсэн. Тийм болвол наад хүүгэр чи нэг манайх нэг ханы сонин зурулж багштай зураадаг багш нь чамайг шагна ихгүй. Тэгээ гэсэн. Тэгэл нөгөөдөр чинь ирээл яасан. Тэгсэн чинь нөгөө
биер буудаг гэсэн нэг юм чи нарийнх нь бие мэр. За багшаа одоо уул нь юу яаш вэ? Та сургуулийн мужаанаас нэг багш биер аваад өгөөч. Ингээд тэгээ аваад яг нөгөө багшийн юугаар ингээд адилхан гэдэг татсан. За тэр өдөр бол сургуульд яриад шуугаан тарьжээ. Одоо тэр өдрийн л од болсон юм шиг байна. Энэ 4-р ангийн 4-гийн ангийн гант тулга баста. Гайхамшигтай мундаг зурд хөвгт гараад ирсэн. Ленинг цээжээрээ зурж яана гэл. Тэгэж солиод болцсон юм шүү дээ тэгвэл. Тэгэл ерөнхийдөө бодлоод тэгээд би ер нь боддгийн тэгээд хүн юм сурна хүн өөрийнхөө тэр авиа сонирхлоо ингээд маш ингээд тэрнийхээ төлөө ингээд зүтгээд байгаа нь маш хурдан амжилт авт юм байна л да. Тэгээ ер нь бол 33 дахь сургуульд бол тэр яриад одоо од болсон л доо. Тэгээ ерөөсөө ганц зургийн ганаа гэдэг нэртэй ч болчих. За тэрнээс хойш одоо тэгээ нэг хүүхдийн төлөө үндэсний фондын том уралдаан тэмцээнд орлоо. Жил болгон ч одоо алт мөнгө хүрлийн цуглуулдаг боллоо. Сүүлдээ одоо найрамдсан те малгар хүртэлч явдаг боллоо. Цуг зурдаг олон үеийн сайхан авиас төгтөдтэйс найз нөхөрлөл боллоо. Ер нь тэгээд миний амьдрал одоо насан туршийн тийм нэг гоё ертөнц явсан байгаа. Тэр чигтээ урлаа. Тэгээд 85 онд одоо тэгээд Дүрслэх хурлын дунд сургуульд шалгалт өгөө. Тэр үед дөнгөж одоо Ленинградын академиас давдарж огш дөнгөж төгсөж ирсэн. Бид нар Кавказ давгаа гэх нэртэй хөрх нэг монхор хамартай. Одоо Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн л дээ. Тэгээд тэр хүн дөнгөж юм борж байгаа юм бариужээс мэс. За ийм л хүн болох юмс гэж боддог тийм имиж. За тэгээд тэр өдөр бол би ерөөсөө ингээд 33 дугаар сургуулийн яг тэр 8 дугаар анги төгсөж жилдэл гайгүй бас нэг авиастай ч гэхүү эсвэл зарим хүмүүс нь одоо ер нь зургийн сургууль бол мундаг сургууль гэл. Тэгээ ангиараа өгдөг. Тэгээ тэр жид бол баг 10 20 хүүхэд орж ирсэн. Үнэхээр мундаг. Бас зарим нь бас те яг зургийн ганаа шиг гой зурдаг гэсэн тийм анги төрөс мэдгэдэггүй 4 5 хүүхэд хажууд ингээд зурдаг болоод ирд юм бэл. Тэгэл орсон. За тэгээд тэгж орчвол ерөнхийдөө бол тэр зам бол тэр мэрэгжлийн замаас л эхэлсэн дээ. Тэгвэл яг ингээд 11 сарын үед би дүрсгэд сургуультанд явчихсан чинь аав ээж намайг дүрсгийн сургуульд орсон гэж мэдээгүй. Өөрөө 9 дугаар ангид яваад байгаа. Ганцаар яваад орчихсон тий. Өөрөө яваад орсон. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө сургуулийн албан чиний бичиг баримт чи алга байна. Аттестат чи алга байна. Тий. Гэлээ. За тэгээд сургууль дээр очиод авахсан чинь юу яриад байгаа ингээд нөгөө манай сургуулийн бас нэг хичээл эрхлэгч чинь энэ авьяастай хүүхдээ ерөөсөө сургуулиас гаргахгүй гэдэг. Тэгээ 9 дугаар анги наваг тийш буцааж татаад. Ингээд нөгөө дуртай сургуультаач орсох. Тэнгүүт нөгөөдөл чинь хөрхий 10 төгсөж чинь чамаас тас гадаадын хуваарт явуулна. Москвагийн хуваарт явуулна. Чи дунд сургуульд ороод яах юм ингэнд. За ёстой нэг багшныхаа тариг болно. Нөгөөдлийн санаа болохоор ганц зурдаг барьдаг хүүхдээ алдчихвал одоо сургуульд одоо уралдаан тэмцээнд ороход одоо тийм боломж олдохгүй гэж бодсон юм. Бас жоохон залтай байсан. Залтай. Тэгэл үлдээд 33 дахь сургуулийг тэгэл 87 онд төгсөөд Москвагийн конструктор зураачийн мэргэжлэр шалгалт өгөөд уул нь тэр 250 хүүхдээс уул нь эхний 4 хүүхд шалгарсны яг оноогоор бол би нэгт явдаг. Гэхдээ би бол бүрэн ихтгэлтэй байсан. Тэр үед одоо соёлын яамны сайд урт насангаа одоо энэ сайхан авьяастай хүүхдүүд бол явнаа. Тэгээд бидний оноо тэр үед 2 А группээр явсан математик өгдөг. Математикаараач биш гайгүй оноотой гэж бодчихсон. Тэгсэн чинь намар ирсэн чинь амарчаад ирсэн чинь уушлаарай гэдэг хариу ирд юм да. За яасан бэ гэсэн чинь өөрийн чинь одоо математикийн оноо их бага байна. Ийм учраас одоо тэ политехникийн дэд сургууль одоо тухай одоогийн шинжилгээ технологийн сургууль юм байна шүү дээ. Архитектурын мэргэжлийн өндөр оноотой хүүхдүүдийг аавна гэж цаанаас ийм чиглэл ирлээ. Уу юу гэсэн үг юм бэ чи конструктор зураасан зургийн авьяастай хүн орох хэрэгтэй үстэй. За тэр үед л өстой том асуудал томлаа. Сумьяа сайд соёлын яамны сайд сумьяа байсан юм байна. Уртнаас нь боловсруучны дарга байсан. За ингээд би чинь баларт юм байж нөө юу айгу том бодсон. Тэгсэн за чи одоо ингээд усын багшинтэй сургуульд одоо зургийн багшин би тийм одоо тэрмэрий чинь одоо юу гэж яах би өстой гадаадын хойр гэдэг бас хүүхд юм чи амар өөрөөр л байж л да. Амьдралын наазах их зах юм гэдэггүй нэг л авиаснэл том гайхамшиг гэж бодсон байх л та тухайн үед.
Тэгээд яг тэр жил чинь яг соёлын төвөрг ашиглалт орох гэжсэн баг. Би их адраатай ч хөвгт байсан баг. Соёлын амнаас үгүй би ерөөсөө багшин дэд орохгүй гэдэг. За чамаа түр нэг жил одоо ажиллаулаад дараа жил гадаад яваар. Одоо тэгж л ярьдаг юм байна. Хүүхд юм бол тэг чинь гэж бодоод тэг гэрэлтүүлэгчээр нэг туслахаар нь ажиллахаар болоод байжсэн. Гэхдээ би бас хэлжсэн. Би нэг кино театр юм янз бүрийн театрт зураачаар ажиллаж болох уу гэсэн баг. Тэгсэн чинь нөгөөдөл чи инээд нарийн мэрэгчлэр төгсөн, дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөн зураач нар л тэр мессен дээр байдаг болохоос чам шиг мэрэгжлийн биш хүн бол хэзээ ч тийм боломж байхгүй гэдэг. За тэгээд тгийгээд гэрэлтүүлэгчээр ажиллах болсон чинь чи найрамдлын орооноос хөдөлмөрийн төвтрийг аваад ирдэг. Яваад очисон чинь хөдөлмөрийн томилгоо нь хуваарлт нь ондоо 30 дугаар дэлгүүрийн туслах ажилтны мессен дээр тавьчих. Тийшэл очихгүй бол та бол тэр юу арын алган болох хамаагүй. Гиснээс болоод тэгэл ерөнхийдөө за ер нь соёлын ямтаа дахиж ярьж байгаа. Ер нь би багшийн дэдээ оюутан болъё гэл. Тэгэл зургийн багшийн ангид анх 87 онд орж билээ. Тэгээд ерөнхийдөө айрам далав хаагаад халагдаж ирээд буцаад нэгдүгээр курсээс ороод харин тэр үед зах зээлийн одоо шилжилттэй нийгэм өөрчлөгдөөд зах зээлийн шилжлээр одоо энэ бүгд найрамдах хятад улсын БЖОТ-ийн урлаг дизайны академи хуваарийг одоо шалгалтаар таньж аваад тэгээ 90 онд явсан да. Таны амьдралыг ингээд түүхийг ингээд хараад сонсож байхад бол бас урлагийн салбар руу 2хан настайгаас орж исэн 2 дугаар анги таньдас 2-ын тоо бас айгу утга учиртай юм шиг байна. Бас 4-ийн тоо айгу утга учиртай юм шиг байна те. За тэгэхээр та одоо ингээд 2хан настайгаас ингээд урлагийн салбарт баг урлагийн ертөнцид өөрийнхөө амьдралыг холбосон юм хүн байна шүү дээ те. Одоо өнөөдөр та ингээд урлаг судлалын ухааны доктор, профессор энэ ажлыг хийгээд Монголын одоо боловсролын салбарт өөрийнхөө хүч оюуныг зараад явж байгаа ийм хүн байгаа. За одоо таныг нөгөө улаан уруулын будгаар ингээд ээжийнхээ уруулын будгаар гэд ярьж байгаа учраас би одоо нэг ийм юм бодохдоо сууж илаа. Одоо ингээд Chanel гээл те. Одоо Christian Dior гээл те. За одоо хувцас цагуурт бол одоо ингээд Louis Vuitton гээл те. Энэ урлаг бол маш өндөр түвшинд одоо дэлхий дээр бол ингээд бусад орнуудад ингээд хөгжсөн байгаа. За одоо манай оронд одоо энэ урлагийн салбар. За одоо та бас зөвхөн Монголдоо биш ингээд бүгд найрамдах хятад ард улсад одоо ингээд урлагийн боловсрол эзэлсэн байна. За тэр дундаа та өөрөө бас юм өөрөө зурдаг хүн, график дизайнер хийдэг тийм ээ. Ингээ урлагийн энэ өндөр боловсролтой хүн ингээд за одоо Азийн урлаг одоо Монголын урлаг одоо Монголын дүрслэх урлаг гэх юм тийм ээ. За одоо баруун Европын одоо тэр өндөр соёлтой айхтар өндөр одоо алдартай зураач нар гэл ингээд урлагийн салбарыг ингээд судлах юм бол маш том өргөн хүрээтэй юм ярих бах тий. Тэгэхээр ер нь урлаг судлаач гэж ер нь хэн бэ? За одоо тэр хүн маань одоо юу судалдгийг? Одоо тэгээ манай Монголд одоо урлаг судлаач болоод ажлын байран дээр одоо юу хийх вэ? Ямар ажил хийдэг вэ? Одоо урлаг гэдэг зүйл бол миний ойлгож байгаагаар бол ингээд байнга өөрчлөгдөн ховсож байдаг их ховсомтгай тий. Ийм том салбарт одоо хөрөнгө оруулалт одоо энэ боловсролын салбарт ямар байдгийг тий. Одоо манай Монголын одоо Haute Couture гээл бас Монголын бас хувцс дизайнер тийм ээ. За тэгэл дүрслэх урлаг за одоо өнөөдөр бол ингээл хиймэл оюун ухаан AI гээл тий. Ингээ урлаггүй салбар ингээд өнөөдөр байхгүй байгаа. Тэгэхээр та энэ том салбарт ингээд яг маш олон жил өөрөө ингээд оролцож байгаа энэ хүний хувьд урлагийн салбарын боловсрал тий. Одоо урлаг судлаач гэж энэ том асуудлыг хоёулаа нэг үзэгчдэд бас жоохон ойлголт өгөх үү? Яг нь ер нь бол маш том салбар л да. Яг ингээд нийгэмтэй ингээд бусад бүх салбаруудтай харьцуулахаар өнөөдөр одоо энэ цаг хугацаанд болохоор урлагийн салбарыг бол төрөөс дэмжиж байгаа, гаргаж байгаа, зарцуулж байгаа зүйл бол маш одоо
хүчүүхэн болгочиход байна л да. Энийгээ дагаад урлагийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчин тийм ээ мэрэгчлэтнүүд маань төдийлөн бас тийм нэг ясны одоо улс орныхаа хэмжээнд болохоор төдийлөн ингээд ахис дэвшил гарахад хүндрэлтэй. Яг л төрийн дэмжлэг бага байна гэсэн үг байхгүй. Тэгтэл одоо баг байна гэхэр чинь тухайн хүмүүсийн одоо цалин муу. Ер нь бол яг урлаг гэхээр ингээд би ерөөд нь ярьчаад ах шиг байна. Урлагт чинь ингээд дүрслэх урлаг, кино урлаг, тийм ээ, тайз урлаг, театр урлаг, тий? Одоо хөгжим урлаг, тий ингээд бүжиг одоо дууч гэдэг юм уу те чинь урлаг гэж бай. Соёл гэж бас бай. Соёл судлал те. Соёл гэхээр одоо шашин соёл, шашин судлал, одоо уран зохиол, утга зохиол, номын сан гэл ингээд бүхэл юм биелдэ одоо соёлын бит бус өв гэл те. Гэх мэтэр ингээд явна л да. Тэгэхээр маш олон одоо төрлүүд байна. Маш олон төрлүүд байна. Үнэхээр одоо алдартай усуд бол одоо хөгжмийн урлагаар бол маш их олон алдартнууд байна. За дүрслэх урлагийн хувьд ч гэсэн. За ерөнхийдөө ингээд дүрслэх урлаг, дизайн. Энэ дизайн бол одоо яг хөдөө Монголд бол анх одоо 1985 онд одоо манай Төвшин агсан анх одоо Монголын дизайнеруудын холбоо гэж бий болгоод 1988 оноос Гоёл наадмыг одоо эхлүүлж ирсэн, зохион байгуулсан. Одоо хүн болгон мэднэ тийм ээ. Одоо хүн болгон мэднэ. За тэрнээс хойш маш олон хүмүүс одоо энэ салбарыг бол ер нь бол өөрсдийнхөө одоо сэтгэл зүрх, цаг хугацаа тэг мөнгө зардлаар л энийг явьчирсан болохоос өнөөдөр хүртэл тэрийг төр дэмжээгүй. Иймдээч одоо яг хоо энэ усуудын тэр гайхамшигтай усуудын хүчин зүйлээр л энэ орж ирж байгаа гэж би харддаг. Тэр хүмүүсийн одоо өөрсдийнх нь хүсэл зориг тийм ээ. Хүсэл мөрөөдөл, хүсэл зорилго биелж байгаа хүмүүс. Одоо бол их тодорхой тооны усуд байгаа шүү дээ. Тийм олон хүн оролцоогүй мөртлөө тэр Төвшин агсан байна. За одоо манай тэр шилмэл загварын шилмэл загвар компани захирал оюун цэцэг байна, тэ? Байгаль гэж байна, тэ? Одоо моделистийн юугаар яадаг. За одоо мөн одоо цагаан шорт компани ЧХ 50 мянган морь маш олон усуд энийг чи өнөөдрийн хэмжээнд авчирж байгаа байхгүй. Жил болгоно. Жил алгасахгүй тэр Гоёл наадмыг зохион байгуулж байна. Одоо ивент тэтгэгч нарын хүч ирлэр нь ер нь бол аж ахуйн нэгжтэй гадаад цацаад маш их болно. Тэгээ эн чинь нөгөө дэлхийд бол энэ чинь маш том одоо тэргүүн зэрэг тийм ээ. Элит хэмжээнд асуудлыг тавьдаг тийм ээ. Ялангуяа Франц, Итали, Герман гэдэг юм те. Хаач бай те. Азад ч гэсэн одоо Япон, Хятад, Солонгос гэдэг. Манайх бас энэс дутхгүй л явж байгаа. Манай хүүхэд залуучууд уу манай энэ салбарын усуд бол маш их сэтгэл зүрх хоббигоор явж байгаа нь үнэ. Энийг бол тодорхой хэмжээний бусад орн шиг манай улс төр засгийн тодорхой хэмжээний мэржлийн яг ийм агентлаг те бий болгох юм бол энэ тал дээр маш их төсөв одоо суулгадаг бол Монголын урлаг бол дэлхийг эзэлж болно. Монголчууд өнөөдөр түүхээр дэлхийг эзэлдэг. Мөн урлагаараа бас эзэлж болно. Ер нь эзлээд явж байна л да одоо дэлхийн давцан дээр манай маш олон мундаг чадварлаг авиастай том дизайнерууд, уран бүтээлчнэр зөндөө гарч ирж байна. Дэлхийн аварга, гран при бүгдийг л авч байна. Гайхамшиг. Энэ Монгол хүний тархинд байгаа тэр гайхамшигтай мундаг одоо сэтгэлгээ байна. Гарт нь байгаа тэр нүдэнд нь байгаа гайхамшигтай ур чадварууд байна. Энэ л одоо Монголыг бол тодорхойлж байгаа. Тэр өөрийгөө тодорхойлохоос илүү Монгол улсыг мань тодорхойлж байгаагаар гайхамшиг байгаа байхгүй юу? Урлагийн нэг гайхамшиг нэг. Тийм гайхамшиг. Тэгэхээр бол урлаг судлал гэдэг бол нэг талдаа бол зөвхөн одоо авиастай, чадвартай тийм хүн хийдэг зүйл биш л дээ. Ерөөсөө л хүн болгонд байгаа. Хүн болгон зурч чадна. Тэгдэг штэ. Энэ хүн болгон би солгоо халаатай гэдэг. Үгүй байхгүй юу? Тэрэндээ биш штэ. Хүн би өөрөө гоё дуулаа хүн болгон л дуулдаг байхгүй юу? Тэгээ солгоо халаатай хүн гэж байхгүй штэ. Тэрэн шиг хүн болгон зурна. Яад гэхээр бидний нөгөө одоо нөгөө хүн болох төлөвшил боловсролын тэр үе шатлал тэр зураг дүрслэлийг хөгжүүлэх, тэр авиасыг хөгжүүлэх тэр хичээл сургалтанд тодорхой хэмжээгээр багасдаг ч юм уу эсвэл
зааж байгаа заа гаргана ингээд өөрчлөгдснөөс ууж хүн тэрийг зарим тохиолдолд орхигдуулах, мартах ийм систем л үүсчихэд байгаа болохоос бусад улс орнууд бол зайлшгүй номер тэр имижийн асуудал дээр анхаардаг. Имиж тийм ээ. Имиж мейкер гэж байна тийм үү. Хүн өөрийнхөө стилтэй байгаа. Ямар ч хүн болгон стилтэй. Тэрийг хүн өөрөө мэдхгүйсэн тэрийг хэлээ зөвлөдөг тэр дизайнерууд тий тэд чинь гараад ирдэг байхгүй. За тэр та түрүү хэлж тэр дэлхийн алдартай Chanel одоо юу те маш олон брэндүүд байна л да. А тэд нар бол маш эртнээс 1800 оноос одоо бий болоод тэрийг ингээ үе дамжаад тэрийгээр тухайн улс орн өөрсдөө брэнд болгоод улсынхаа брэнд болгоод ингэж ирснээр алдартай байгаа байхгүй. Тэ? А одоо жишээл манайхаар бол одоо жишээл говь байж болох юм те. Говь компани ч юм уу. А өөр одоо ямар брэндүүд байна те. Энэ чинь л Монгол брэнд гэж харагдаж шүү дээ. Одоо дэлхийд явал говийн ноолоор манай одоо тэр натуралг тэр зүйлүүд л энэ Монгол их гэж ойлгоо. Бусад улс орнууд тэрийг дуурайлагдаг ч асуудлууд гарч ирдэг байна. Энэ урлагийн салбарт бас нөгөө оюун эмчийн хулгай бас байдаг л байна тийм ээ. Байна. Ер нь бол одоо сүүлийн үед бүр задгайч гэхэд хааш нэг бүх юм онлайн системд орж штэ. Би ч одоо бас 2014 онд 17 онд төрийн дээд шагналын загвар хийгээд ерөнхийлөгчийн тамгын газрын захиалгаар хийлгэжсэн. Одоо тэр бүх загвар ингээд интернетэд тавигдал дуртай болгол тэр загварыг чинь аймаг орон нутаг те байгуулгын медаль болгол явчихжээ. Та тэрийг хамгаалж чадаагүй. Тэр ч одоо яг нөгөө захиалгатай ажил болохоор ерөнхийлөгчийн тамгын газарт л одоо хүлээлгээд өгсөн болохоор тэр байгуулгын л одоо юу болчих штэ. Яг уу ерөнхийдөө би улсад бас тодорхой хэмжээний эмблем лого татврын одоо Монголын татврын албаны одоо дөрөвт хувцастай лого за мөн одоо онцгой байдлын албаны лого дөрөвт хувцас цол хэрэгэмч гэдэг юм уу мөн одоо өчнөө төрийн байгууллагуудын лого тэмдэг мөн аж ахуйн нэгжүүдийн лого тэмдгүүдийг бол хийсэн. А зарим дээр нь бол одоо найз нөхдийн одоо гуйлтар гэдэг юм уу янз бүрээр л хийсэн. Тэрнээс би нэг үнэлж барьсан юм аа. Монголын залуучдын албаны одоо төрөл бүрийн тэр одон тэмдэгний загваруудыг хүртэл хийлээ. Маш олон бүтээлүүд бий. Гэхдээ энэ бол ингээд хэрэглэгдээд хүний ингэр дээр зүүж байгаа тэмдэг болоо тухайн байгууллагуудын үе таалга сурчлаганд явж байгаа тэр лого тэмдэг дүрс харагдаад байна шин. Би тэрийг харж л өөрийгөө баясгав. Баясгах уу тий. Тэрнээс би өөрөө тэрийг үнэлээд явдаг зүйл биш л дээ. Яг миний нарийн мэргэжил бол график дизайнер. Яг уу ер нь бол 90 оноос 96 хүртэл Бээжин хотын урлаг дизайны академид яг график дизайны мэргэжлийг эзэмшээд 97-99 онд Монгол Улсын техникийн сургуульд график дизайны чиглэлээр техник ухааны магистр болоод за ингээд 99 оноос 2002 он хүртэл би ерөнхийдөө мэргэж дэвшлүүлээд аспирантурт ороод ер нь 2002-оос 2005 онд Бээжингийн Цэхуак сургуулийн урлаг судлалын ухааны докторийн зэрэг хамгаалсан, ажилтнаа хамгаалсан. Бас л зөвхөн гадаад оюутнуудын нэг нь болсон. Яг мэргэж дэвшлүүлсэн Цэхуак сургууль. Тэгээ үндсэндээ бол яг үдэ гадаадд бол нэг 11 12 жил ер нь сурч боловсрсан юм байна гэж харж байгаа. Тэрийг судалж ирчээд ер нь бусад улс орнуудын бүх юмтай л харилцаа холбоо үүсэж байна. Өнөөдөр дизайны салбарт бол бараг анхдагч юм шиг мөртлөө бүтэн жилийг ардаа оруулж байна. Энэ хугацаанд бас 99 онд бас засгийн газрын бүр тогтоол гарч Монгол улсыг хөгжүүлэх дизайны чиг бодлого гээд бас тийм юу гаргаж илсэн. Хуулийн төсөл мөсөл боловсруулж ил байсан тухай үедээ. Тэгээ ер нь бол ер нь сургууль төгсч ирээд ер нь бол ихтэй сургуулиудад одоо хүртэл ажиллаж байна. Анх одоо төгсч ирээд дизайн урлагийн коллежийн дизайны багшаар тахимэрлэгч тэгээ соёлын урлагийн сургуулийн харьяа мөн дизайн урлагийн коллеж за тэгээд 2000 оноос дүрслэх урлаг дизайн технологийн од дээд сургуулийг үүсгэн байгуулад өнөөдрийг хүртэл явж байгаа. Одоо манай сургууль маань болохоор 2010 онд их засаг олон улсын их сургуультай хамтраад өнөөдрийг хүртэл явж байна. Тэгээ энэ хугацаанд бол их засаг олон улсын их сургуулийн харьяа дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль гэсэн нэртэй
Одоо бол 500 гаруй оюутантай, 50 гаруй өндөр мэргэжлийн багш нартай баг хамт олон маань ажиллаж байгаа. За энэ сургалтын ганц технологи нь бол арга барил нь болохоор яг Цинхуагийн сургалтын арга технологиор явж байгаараас манай хүүхд залуучууд багш нар юм байна. Заах арга сургалтын үр дүн бүтээлүүд нь бол хамаагүй илүү гүйцэтгэл сайтай. Ийм бүтээлүүд гардаг болсон. Энэ нь ч олон төмний таашаалт үрсэн. Төгсөгчд маань ч гэсэн одоо ер нь бол одоо 25 дахь жилдээ болж л энэ сургууль энэ хугацаанд бол 20 гаруй төгсөлт 20 жил төгсөлтөө хийсэн 2-3 мянган өндөр мэргэжлийн улсууд өнөөдөр салбартаа байгууллагатай бас маш өндөр хэмжээнд явж байгаа. Бас сайхан энэ мэргэжлэрээ бас Монголын нүүр цагаа олж явж байгаа улсууд зөндөө бий. Зарим нь эхнээсээ шавнараас одоо гавьяат мавьяат алтан гац төрийн дээд шагналууд авч байна. Салбарын тэргүүнүүд болцоож байна. Мундаг явж байна л да. Тэгэхээр таны ярианаас ингээд ойлгож байхад ер нь бол урлагийн салбар бас их хүнд салбар тий. Бүхэл бүтэн хүний амьдралыг одоо тэр чигт нь ингээд сонирхол одоо хүсэл зоригоор ингээд баг жигүүр хийж ингэж насан туршдаа одоо баг насан туршийн боловсрал тий. Энэ бол ингээд байнга өсөж хөгжиж хойрч байдаг одоо ийм бас хүнд салбар тий. Ийм хүнд салбарыг бас сонгон суралцж байгаа хүүхэд залуучуудаа бас их тийм промошн тий. Одоо энийг сурталчлах урлаг гэдэг чинь ийм зөв зүйл гэдэг юм байна. Ийм сайхан зүйл байдаг юм байна. Урлаг гэдэг бол ингээд улс орны түүхийг хадгалж авч үлддэг юм байна. Одоо зөвхөн одоо хувцас гэхгүй тийм ээ. Уран зураг одоо таны хэлдгээр нөгөө интерьер архитектур гэдэг ингээд бүхэл дизайн улсын амьдралын түүхийг тий ингээд одоо Монголын уламжлалт өв соёл тий одоо таны хэлсэн нөгөө бит болон бит бус соёл гэдэг одоо ингээд энэ агуу том урлагийн салбарт хүүхэд залуучуудыг одоо эрдмийн замд нь оруулж байгаа. Тэр хүмүүсийг одоо мэдлэгтэй, боловсралтай, одоо чадвартай энэ хүмүүсийг гаргаж байгаа ийм ариун их үлсэт нь одоо өндөр амжилт хүсье. Тэгээд та энэ салбарынхаа одоо ингээд хөгжлийг цаашид ямар нүдээр харж ийн одоо хүүхэд залуучуудад энэ салбарын урлагийн салбарыг яагаад сонгоорой гэж та санал болгох вэ? Нэгдүгээр би бас нэг юм хэлэх гээд байгаа. Хүн болгонд тэр болгон авьяас байхгүй. Нөгөө яг хоо тэр нарийн одоо мэдрэмжтэй авьяас боддог тийм. Тэгэхээр би бол энийг дэмжих зорилгоор бол манай энэ сургууль маань 2015 оноос эхлээд нөгөө мөрөөдлийн зүг гэсэн энэ улсын уралдаанд оролцсон бүх хүүхдүүдээ ер нь бол яг энэ мэргэжлэр эзэмшигт өнгөө сургадаг. Энэний дагуу нөгөө Монголын урлаг дизайны академи гэдэг төрийн бас байгууллага тэр тэтгэлэг дэмжлэгийг өгдөг байхгүй. Тэгжээж энэ хүүхдүүдийг цааш нь хөгжүүлж улс орнд тэр нийгэм тэр баялагийг бий болгох тэр том ажилд бид бас оролцож байгаа. Үндсэндээ бол эргээ харах юм бол баг 5000 гаруй хүүхдийг бол яг өн төлбөргүй сургасан байна эргээ харахаар. Тэгэхээр бол маш их хэдэн жилийн хугацаанд бэ? 2015 оноос одоо өнөөдөр чинь 24 он шүү дээ. Тэгэхээр чи 9 гаруй жил байгаа ч гэдэг. Тийм байгаа ч нэг жил 500-аад хүүхдийн асуудал дээр л яригдсан шүү дээ энэ чинь. Тэгээ энэ хүүхдүүд чинь одоо тэрнийхээ үр өгөөж бол зарим нь одоо олон улс гадаад явж байна. Тийм учраас ирээдүйд бол би одоо юу хүсэж байна гэхээр төр засгаас бүр яг энийг зориуд яг энэ салбарыг хөгжүүлэхийн тулд энэ урлаг, дүрслэх урлаг, технологи, дизайны чиглэлээр суралцагчдыг одоо сургалтын төлбөрийг төрөс 100% хариуцдаг болвол улс орон хөгжихэд бол маш их том боломжтой юм а гэж бас хэлмээр байгаа. Яг л хувь хүн би өөрөө энийг одоо амьдралд тодорхой цаг хугацаанд өөрөө энийг үзэж штэ. Урлагийн салбарт одоо нөгөө ихтэй сургуулиудын үн төлбөр бас өндөр үү тий? Сургууль болгоо янз бүр байгаа л да. Ер нь бол дундчлахад бол нэг 5 сая байдаг баг шүү. Жилийн 4-өөс нэг 7 саяын хооронд л байдаг юм байлээ. Одоо соёл урлагийн сургууль, одоо жилийн төлбөр боловсролын сургууль, сургалтын жилийн төлбөрийн шүү дээ. Тийм байдаг. Тэгэхээр бас дунджилж харахад бол тэгж л харагдана. Ер нь бид нар бол их өндөр тавьдаг л дээ. Ер нь бол сургуулиуд чинь бие биенийхээ сургалтын төлбөрийн хэмжээг харна шүү дээ.
Ер нь бол 4-өөс талдагтлаа. Хувийн дунд сургууль чи ямар өндөр төлбөртэй вэ? Яг тэрнтэй харьцуулахад бас сонирм байгаа. 10 дахин өндөр төлбөртэй сургууль байгаа. Тэг чинь маш их зардал зарцуулдаг, маш их материал ордог, маш их зардал үүсдэг мэрэгчлүүд шүү дээ. Хоёрдугаарт энэ мэрэгжил чинь цаг их хугацаа ордог, маш их хүнийг бас хүмүүжүүлдэг мэрэгжил. Маш их суудаг, цаг зарцуулдаг, тэрэндээ төвлөрдөг, бясалгадаг. Ингээд тэр чинь одоо зүгээр сараачих зүйл биш, ингээд бодож сэтгэн тэр хүнийг гашруулах тэр том шин бүтээгдэхүүн төрүүлнэ гэдэг чинь маш том гайхамшиг шүү дээ. Тэгэж би ер нь одоо энэ салбартаа маш үнэхээр явж байгаа. 2010 оноос эхлээд өнөөдөр хүртэл мөн одоо гоёл наадмын ерөнхий шүүгч, туслах шүүгчээр их ажиллаж байна. Мөн одоо хаврын гоёл наадмын бас шүүгчээр бас тасгалтгүй ажиллаж байна. Одоо бас дараа үеийнхэн гарч ирэх байх гэж би харж байна. Нэг хэлэх юм бол энэ урлагийн салбар бол бусад салбартай харьцуулбал маш их цөөхөн хүний нөөцөө өгдөг юм а те. Энэ салбарын мэргэжилтэн бол их цөөхөн шүү дээ. Энэ дээр бол төр дөрвтойгоо шиг одоо юу тавих хэрэгтэй одоо үнэлэмжтэй хөдөлмөр бүтээлийнх нь үнэлэмжил өндөр байж ш. Энэ үзэл суртал бол нийгмийг хөгжүүлнэ ш. Нийгмийг авч явна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Таны хэлэх гэж байгаа бол одоо зүйл бол урлагийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлдэг дэмжлэгээ нэлээд дөрвтойхон хараад өгөөрэй. Урлагийн боловсролыг алт түмэндээ сайн эзэмшүүлээрэй. Би нэг түүх ярьж байгаа. Одоо Маргарет Тэтчер гэдэг те Английн ерөнхий сайд байсан те. Одоо 40 онд биш ээ 60 онд билүү. Тэгэхэд дизайны том институт байгуулад засгийн газрын дэргэдэх агентлаг болгочихсон. Тэрнээс хэн нэгэн улс төр ч юм хэн нэгэн эдийн засгийн бизнесийн төлөвлөгөө улс орныг амжилтыг авчрахгүй. Улс орны хөгжлийг тодорхойлохгүй. Энийг бол зөвхөн дизайнерууд буюу уран бүтээлчнэр тодорхойлно гэдгээр явдаг. Америкийн нэгдсэн улс ч гэсэн Обама одоо тэр маркетинг систем, тэр PR-ын системийг дизайнерууд л авч явна. Тэрс найруулагч биш байхгүй. Тэр тал дээр одоо манай Монголоос нэг залуу тэр ардсан намын гишүүн болоод тэр Байден тэр Обамагийн тэр зар сурчлага график дизайныг хийжсэн. Тэр мундаг залуу. Одоо манай Суйсыг төгсөөд Америкт очиод одоо гэр бүлээрээ тэр том агентлаг маркетингийн албыг гаргаад хийж. Тэгэхээр Монгол хүн тийм гайхамшигтай байхгүй. Хятад бүхэл бүтэн одоо миний төгссөн сургууль шүү дээ. Агентлаг байхгүй. Бүх төсөл хөтөлбөр дандаа хүнд хөнгөн үйлдвэртэй ингээд явуулдаг. Тэгжээж энэ улс орн чинь хүчтэй харагдав. Манайх тийм байхгүй. Харамсалтай. Байгаамал. За одоо одоогор харамсалтай ч гэсэн цаашид тэгээд энийг бий болгох хэрэгтэй. Хүсэж байна. Тэгээ бий болгох хэрэгтэй. Та бас энд бас энэ шалбарыг маш сайн мэддэг хүний хувьд бас хувь нэмрээ оруулаарай гэж хүсэж байна. Тэгээ одоо манай нэвтрүүлгийн цаг ингээд аль хэдийн дууссан юм шиг байна. Бас дохиод байна те. Тэгээд таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Одоо олон шав бэлтгэрээ Монголынхаа соёлыг одоо дэлхийд дахинд түгээж одоо байлдан дагуулахыг хүссэн өндөр амжилт хүсье. За танд ингээд амжилт хүсье. За та бүгдээ ч уран бүтээлд амжилт хүсье. Баярлалаа.